Заваску guys ингээ channel дээр иргэн тавтай морил Spooky Monster цувралын дараагийн бичлэг эхэлж байна. Тэгэхээр Spooky Monster угаасаа хэдүүлээ дандаа аимшигын төрөл зүйлтэй холбоотой тоглоомж юм уу reaction ч гэдэм ер нь л аимшиг бичлэгүүд орно гэж ярилцсан. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр юу хийх гээд байгаа гэхлээр бид нар бүгдээрээ сайн мэддэг SpongeBob гэдэг одоо цуврал хүүхэлдэйн кино байдаг шүү дээ. Тэр цуврал хүүхэлдэйн киноны хамгийн харанхуй ангийг ер нь ярихаар шийдсэн байгаа. Тэгээд миний хийдэг бичлэгнүүдээс шал өөр төрөл зүйлийн бичлэг болж орж ийн. Яагаад гэх юм бол би эзэж сууг дээрээ кино ярьж үзэж байгаагүй. Тэгэхээр миний ер нь кино ярьж байгаа скиллийг нэг бити нухацтай хүлээж аваарай заяа. Ямар ч байсан үзье, channel-д шинэ юм туршиж үзье гэж бодсон. Тэгээд за энэхүү ангийн нэрийг Nasty Parry гэдэг. Тэгээд ерөөхдөө энэхүү анги нэг л тийм харанхуй бороотой өдөр Bikini Bottom SpongeBob 91 өдөр шиг Krabby Patty хийж байхад нэхэлдэг. Гэнэт гаднаас эрүүл ахуйн байцаагч нэртэй хүн ороод ирдэг. Энэ байцаагч нь ерөөхдөө Krusty Krab-ыг эрүүл ахуйн талаас нь шалгаад хэрвээ шалгалтанд нь тэнцэхгүй бол тухайн газрыг хаах зорилготой ирсэн байдаг. Ноён Krabs мэдээж бизнесээ хаалгахыг хүсэхгүй. Тэгээ байцаагчид менюн дээр байгаа бүх хоолой хамгийн шилдгээр гаргаж өгчгөөд хамгийн сүүлийн идүүлэх бүрээрээ хийж явахад нь гинт мэдээ гарч эхэлдэг. Мэдэн дээр эрүүл ахуйн байцаагч гэж худлаа нэр зүйлсэн хүн хоолны газруудаар явж үнгүй хоол идэж яваа гэж гардаг. Ноён Krabs үүнийг сонсоод яг одоо Krusty Krab ирсэн байгаа хүн нь хуурамч байцаагч юм байна гэж бодоод маш их уралдаг. Тэгээ угаасаа мөгний төлөө амьдардаг болохоор үнгүй хоол идүүлсэндээ хэр их урлах нь ойлгомжтой зэ. Тэгээ энэ хүн тариу барьяг шийдээд SpongeBob хамгийн муухай бүрээр хийхийг тушаадаг. Тэгээ SpongeBob ч угаасаа үгэнд нь ордуулахлаар хамгийн заваа орцтой бүрээрийг бүтэнэ. Тэгээд тэр гарч ирсэн бүрээрийг Nasty Parry гэж нэрлэдэг. Ер нь бол SpongeBob тэр бүрээрийг байцаагчд өгөхдөө нэлээд дургүй байсан ч гэсэндээ Ноён Krabs-ийн тушаалын дагуу байцаагчд бүрээрийг өргөж өгдөг. Тэгээ байцаагч яг бүрээрийг хацгаас өмнө хоолоор нь ялаа ороод тэгээ гин таниаж эхлээд босох явцдаа толгойгоо өвчтөөр савж унаад ухаалтчдаг. SpongeBob болон Ноён Krabs энэ үйл явдлыг ерөөсө хараагүй. Яагаад гэвэл тэд нар галтгоонд нуугтаад байж байсан байдаг. Тэгээ байцаагч гахаж эхлээд тусламж хэрэгтэй байх үед нөгөө хоёр чинь туслахын оронд зүгээр л хараад инээд суудаг. Тэгээ энэ үйл явдал болсноос тун удалгүй зурагтаар дахин нэг мэдээ гардаг. Хуурамч нэр зүүж үнгүй хоол идэж байсан сэжигтэн баригджээ гэж гардаг. Тэгэхээр ерөөхдөө Krusty Krab ороод ирсэн байсан байцаагч нь жинхэнэ байцаагч нь байсан гэсэн үг. За одоо ингээд хоолны газар нь хаагдаад ампуурхна гэж бодож исэн Ноён Krabs байцаагчийг өгчгсөн байхыг хараад шууд л SpongeBob руу бүх буруугаа чигдэг. Үүний дараа тэр хоёр хоорондоо ярилцаад цогцыг ер нь газар булшлах нь зөв санаа юм байна гэж бодоод шөнө нь гараад эзэнгүү харанхуй газар Ноён Krabs замыг нь чиглүүлээд SpongeBob харин цогцыг нь чирж байгаагаар явдаг. SpongeBob-ын санаа их л зоод байгаа юм шиг харагддаг. Даанч Mr. Krabs ямар ч санаа зовсон шинжгүй харин ч эсрэгээрээ бараг уурлаж лайтай мэт санагдаж байгаа алхах нь жоох юу. Цогцыг булж дууссаны дараа Mr. Krabs SpongeBob энэ тухай хүнд жилж болохгүй шүү гэж хатуу саналдаг. Тэг яг анхааруулж дуусч явахад нь 2 цагтаа гинт ардаас нүгэрж ирээд та хоёрыг баримтлана гэж тоглоомоор хэлэнгүүтлээ Krusty Krab руу хүргэдэггүй гэж санал тавьдаг. Ерөнхийдөө бол тэр 2 цагтаа цогц нуучгаад явж байгааг нь мэдээгүй байсан юм байна л л дээ. Гинт бороо хүчтэй ороод цогц нуусан байсан газрынхын шороон алга болоод цогц нь уулнаас цагдаагийн машины хажууд өөрөө урсаад ороод ирдэг. Ноён Krabs маш ихээр сандарч SpongeBob цогцыг машины багаж руу жигчгээрэй гэж хэлчихэд өөрөө цагдаа нарыг саатуулахаар явдаг. Цогцыг амжилттай багаж руу хийж чаддаг бөгөөд машин дотор явж байхдаа Mr. Krabs SpongeBob хандаж Krusty Krab очих үедээ арын хаалгаар нууцаар ороод цогцыг нь хөлдөөгч рүү хийчээрэй гэж заадаг. Krusty Krab доцсны дараа арын хаалган цоожтой байсан болохоор SpongeBob ялтч уртлын хаалгаар орох ёстой болоод арай ээж баригдахгүй орж ирээд яг хөлдөөгч рүү цогцоо өгöd удааг багт нь нэг цагдаа нь ундаанд нь мүс байхгүй байх гэж гомдлоод хөлдөөгч рүү өөрөө шууд чиглээ явж эхэлдэг. Ноён Krabs явж исэн цагтаа зогсоох гэж оролцсон ч ерөөсөө шатдаггүй. Тэгээ цагдаа нь хөлдөөгчний урд хурж ирээд яг хаалганд онгойлгох гэж явахад Ноён Krabs сандарсандаа шууд бүх хүннээ хэлждэг. Тэгээ энэ бүх хүннээ хэлэхдээ SpongeBob руу бүх хүннээ тогтчдөг. Цагдаа нар гайхаад хөлдөөгчний хаалгыг онгойлгож үзэхэд дотор нь юу ч байдгүй. Гинт ардаас нь байцаагч өөрөө амьд гараад ирдэг. Тэгээ нөгөө хоёр цагдаа чинь зомби байна гэж бодонгуутлаа айгаад толгойг зөхөө унгачдаг. Тэгэд цохиулж унгааснийхаа дараа дахиад босоод ирдэг. Тэгээ ерөөхдөө хоёр цагдаа энэ хүн ерөөсөө үхээгүй бас зомби биш байсныг гэж мэддэг. Зүгээр л ухаалтсан байсан юм шиг үлээ. Тэрнийхээ дараа байцаагч дахиад толгойгоо зөхиулахгүй тулд Krusty Krab-ыг ерөөхдөө ингэ шалгалтанд тэнцвүүлдэг. Тэгээ хүн ерөөхдөө энэ хүү эпизод нь дуустдаг байгаа. Тэгээ энэ ангийг ер нь эхнээс нь бүтэн хараад үзвэл нэлээд dark юмнууд байгаа. Эхнээс нь ахвал ярих юм бол байцаагч нь ерөөхдөө үхээгүй байсан ч гэсэндээ бүх дөрөв түүнийг өгсөн гэж бодсон байдаг. Тэнийг эвгүй зүйл нь юу гэхээр байцаагч ерөөхдөө ингээ гахаад өгөх гэж байхад нь SpongeBob Mr. Krabs хоёр ерөөсө тоосон шинжгүй, туслагчгүй бүр хараад инээгээ сууж идэг. Бас мөн Ноён Krabs-ийн уг хүн ямар хүн байдгийг ерөөхдөө энэ эпизодноос шууд харж болно. Хэр ховоо хичээсэн болон өөрөөсөө хэнийгч боддгоо гэдгийг бүх тушаалыг SpongeBob-д өгч хийлгчихэд бүх хэрэгээ өөрлөн тохож байгаагаас нэлт харагддаг.
дараагийн нэг эвгүй зүйл нь юу вэ гэхлээр цогцсыг нуусныхаа дараа ерөөсөө гимшил мэдрэхгүйгээр харин ч шоронд орохоос л айж идэг. Тэгээ ерөөхдөө бол SpongeBob ч жоох хүүхэдтэй. Тэгээд ийм жоох хүүхдээр цогц зөвлөгөө чирүүлээд явна гэдэг чинь бас өөрөө айгүй эвгүй зүйлтэй. Тэгээд яг хүн алчаа зүгээр л буслаад өнгөрнө гэх бодол нь бас өөрөө айгүй эвгүй байгаа. Дараагийн ярьж өгч байгаа ангийг SB129 гэдэг. Энэхүү анги нь ерөөхдөө Squidward өглөөг тайван эхлүүлээд хөгжмөн тоглож бэлдэж буугаар гардаг. SpongeBob-ын сэрэг цаг нь бол цэрүүлгэн дугарснаар Squidward-ыг хамт jellyfishing хийх талаар ятгах гэж оролддог. Squidward угаасаа SpongeBob тэр дургүй байх нь ойлгомжтой. Тэгээ өөрт нь SpongeBob Patrick хоёр үнэхээр ядаргаатай санагдаад SpongeBob-ыг ажил руугаа явахгүй мө гэж асуухт нь өнөөдөр бүтэнсэн штэ Krusty Krab ажиллахгүй гэж хэлдэг. Угаасаа зугтах газар хайж байсан Squidward-д энэ нь боломж гарсан мэт санагдаад тэгээ Krusty Krab-ийн хөлдөөгч рүү SpongeBob Patrick хоёроос нуугдах гэж ордог. SpongeBob Patrick хоёр өөрийг нь олж чадаагүй явсныхан дараа Squidward санаа намраад хөлдөөгчнөөс гарах гэтэл хаалганд төгжээтэй байгааг анзаардаг. За угаасаа намайг алга болсон гэх хүмүүс удахгүй хайгаад олчондоо гэж бодож исэн чи 2000 жил өнгөрсөн байх ба эцэст нь нэг хаалга нь өөрөө өвдөрч хөлцсөн Squidward хөлдөөгчнөөс гарч ирдэг. Хөлцсөн Squidward-ыг SpongeBob хайлуулад гаргадаг. Тэг өөрийгөө SpongeBob биш харин SpongeTron гэж танилцуулдаг. Энэ үеэс ер нь эвгүй зүйл нь эхэлж байгаа. Squidward-ыг харснаа шууд л ирээдүйд тавтай морил гэж хэлдэг. Яг л одоо өөрийг нь тэнд гацныг өнгөрсөн үед мэдсэн ч гэсэндээ 2000 жилийг өнгөрөөсөн юм шиг. Бас нэг асуудал нь юу вэ гэхээр 2000 жил өнгөрцөн байхад яагаад хинч тэр хөлдөөгчний хаалгыг онгойлгож үзээгүй эсвэл ямар нэг юм хийгээгүй гэдэг нь маш сонирхолтой. Нэгэн тойрон нь бүгд л кром болцсон байх ба SpongeBob-ийн дахин нэг хасралтай зүйл гардаг нь өөрийгөө 3 хувилдсан байдаг. Календарыг нь харахад 2017 оны 3 сарын 6 гэж тэмдэглэсэн байдаг. Squidward өөрийгөө би энд байх эсвэ тэгээд одоо юу хийх талаар асуухт нь SpongeTron jellyfishing гэж хэлдэг. Тэг jellyfishing гэж хэлснийг сонсноо гэлтэй гинт Patrick шууд шилжээд гараад ирдэг байхгүй юу. Тэгээд хоёр толгойтой байдаг хамгийн сонин. Squidward би өөрийгөө өнгөрсөн үеэлээ боцох хэрэгтэй байна гэж хэлэхэд нь SpongeTron шууд тэгээ хэлчихгүй яасан бэ гэснээ цаг хугацааны машин тэнт үнгээ заагаа өгчдөг. Тэгэхээр ерөөхдөө энэ үед цаг хугацааны машин бодит болчихсон байгаа юм байл л та айгуу сонио. Squidward цаг хугацааны машин дотор л ороод өнгөрслөө боцох горимыг нэвтгчүүлээд яваад өгдөг. Тэгээ хүрээд ирсэн чинь өөрийн цаг хугацаанд биш тэрнээс ч өмнөх үед буюу балар эртний үед лөө боцсон байдаг. Squidward-д энэ цаг хугацаа амар тайван санагдаж эцэст нь нэг юм хөгжмөө тоглох гэж суужсэн чинь SpongeBob Patrick хоёр ч гэсэндээ тэр үед бас байж л байсан байдаг. Нэг ялгаатай юм нь юу вэ гэхэлэр агуу хүмүүс шиг ерөөсө хэл мэдэхгүй зэрлэг байдалтай болцдог. Squidward яаж тэр хоёртой уулзраа олохгүй мэдчихсэн чи jellyfish нисч дараад тэгээ манай хоёр гол нь jellyfish-нээс айгаад байдаг. Энэ үед Squidward jellyfishing хийх хэрэгсэл хийж өгөөд өөрөө тэднэрт jellyfishing хэрхэн хийдэг талаар зааж өгдөг. Нөгөө хоёр нь тэрийг нь сураад jellyfish-ийг хөөхөр явцдаг. Squidward-ийн санаа амраад хөгжмөө тоглох гэсэн чинь хөгжмөөс гарч байгаа дуу авин SpongeBob Patrick хоёрыг амар их уурлалдаг ба шууд л Squidward руу дайрдаг. Зүгтаа цаг хугацааны машин руугаа эргээд очих ба сандарсандаа цаг хугацааны машинаа эвдээд нэг газарт оцсон нь юу ч байхгүй зүгээр л нэг тийм эзэнгүү цагаан ертөнцид хүрээд ирдэг. Эхэндээ Squidward-д энэ газар таалагдаад ёстой л жинхэнэ амар амгалангийн туйл бандаа гэж бодож исэн чинь өөрийнх нь гаргасан хоолойны цувраа хэдэн мянган удаа тасралтгүй сонсогдоод дуусшгүй давталтанд орсон байдаг. Squidward энийг нь төвчиж чадахгүй бүр яг галзуурах шахаа даргаа бараад доороо өсөрч байсан чинь гинтл шалан цөмрөөд өөрөө цаг хугацааны машин руу унаад ороод ирдэг. Аль үлүү буцах удирдлага нь эвдэрсэн хөдлөх боломжгүй цаг хугацааны машин Squidward зүгээр л намайг гэрт төргөдөг гуй гэж хэлсэн чинь өөрөө автоматар анх эхлэхэд байсан цаг хугацаа руу очичдөг. Хаалган онголоо гараад ирэхэд нь SpongeBob Patrick хоёр хүлээж явахаа яг л өмнөх шигэ jellyfishing хийх үү гэж асуудаг. Squidward бүр уурлаад хин юм балан юм зохиодог байна гэж хэлэхэд нь та гэж хэлснээр ерөөхдөө энэ яг төгсдөг. Тэгэхээр ерөөхдөө бол Squidward өнгөрсөн лөө очихдоо балар эртний SpongeBob Patrick хоёр jellyfishing хийх талаар зааж өгснөөр ухамсар нь одоо хүртэл байгаад тэгээд одоо цагт хүртэл jellyfishing хийх талаар санд юм шиг үлээ. Тэгээ миний яг ойлгохгүй байгаа юм нь яаж Squidward ирээдүйд сурсан зүйлээ өнгөрсөн лөө очиж зааж өгöd байгааг нь айгу ойлгохгүй байгаа. Ерөнхийдөө Squidward ингээ jellyfishing-ийг зохиосон хүн гэдэг нь энэ эпизодоор батлагдж байгаа юм л та. Тэгээ энэ олон жил өнгөрөөд хахад яаж Patrick SpongeBob хоёр одоо хүртэл амьд байгаа нь айгүй сонирхолтой. Цаг хугацаа өнгөрөх тусам мутацид ордог юм шиг санагдсан. Ягаад ингэ санагдах болсон бэ гэхээр 2017 оны Patrick хоёр толгой ургуулсан байсан. Тэгээ ерөөдөө балар эртний үеэс хоёр толгойтой болох үе хүртэл айгүй их мутацид орсон юм шиг санагддаг. Аль эсвэл SpongeBob ирээдүйд өөрийгөө 3 хувилдсан байсан шиг өөрсдийн гэсэн хэдэн мянган хувилбарыг бүтээчдэг гэж магадгүй. Тэгээ нэг хамгийн том дээр энэ юу вэ гэхээр SpongeBob-ийн ертөнц тэр чигтээ хязгааргүй дахин давтагддаг гэх байдал. Ягаад гэвэл SpongeBob Squidward-ыг ирээдүйд тавтай морил гэж хэлдэг 2000 жил өнгөрөөд өлдөөгчнөөс гарч ирснийхэн дараа.
Тэгээ би буцмаар байна гэж хэлэхэд нь юу ч асууж шалгаалгүйгээр шууд л цаг хугацааны машин тэнд байгаа гэж зааж өгдөг. Тэгэхээр ерөөхдөө өмнө нь энэ үйл явдалтай SpongeBob яг л таарч исэн юм шиг байдаг гэсэн үг. За тэгээ энэ хөвчлийг бүтэн үз дуусгасан бол та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд лайк болон subscribe тавьчих харамгүй дараарай. Тэгээд миний кино хэр ярьж байгаа скиллийг ерөөхдөө комент хэсэгт дүгнэхгүй те 10-аас 10 оноо гээд 15 хамгийн сайн, 1 хамгийн муу гэдэг үнцгээрэй гэж хэлье.